Сайн байцгаана уу? Портал студийн жаргалтай амжилт нэвтрүүлгийн хамт олноос та бүхэндээ гигэн хайрын баярын мэндийг хүсэж байна. За өнөөдөр бид нар гадуур яваад залуустайгаа сэтгэлийн хаваалцлаа. Тэгэхээр маа залуучууд маань маш гоё сайхан юм ярьж байна, ээлэг зүйл ярьж байна. Тэгээ бид нар залуустайгаа ингээд нэг сэтгэлийн хаваалцууд бидэрч маш гоё санагдсан. Надад аягүй гоё санагдсан. Тооёрд ямар санагдсан бэ? Маш гоё санагдсан. Тийм одоо залуус маань үнэхээр бие биендээ хайр сэтгэлээсээ үнэхээр гоё ичдэг болсон байна, чөлөөтэй болсон байна. Тэгээд ингээд өнөөдөр бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн одоо хүлээн авч үзнэ. Сайн байна уу? За бидний баярын өдөр гээ. Баярлалаа. Өөрийн чинь ингээд харж байхад ингээд найз бүсгүүдээ ингээд бэлэг аваад явж байгаа юм шиг байна тий. Тэгээд одоо маань нэвтрүүлэг өнөөдөр Валентины баярын өдөр болохоор тэгээд найз бүхэндээ ч юм уу найз бүсгүй залуудаа ч юм уу үйлчлэгээ дэмжиж хийж байгаа. Тэгээд энэ шинийг тэгээд бэлэмдүүдээр тэгээд үйлчлэгээ дэмжиж болно. За. Хоёрмата хайр нь үнэхээр хайртай шүү. Валентины баярын мэнд хүргье. За өөр хэлэх үү? За ямтай ч цөмөрөө энэ залуугийн найз охиндоо хүргэсэн мэдлэгийг ингээд хүлээж авлаа. Энэ хоёр хостаа тэгээд ажрал сайнхан бүх хүсөөрье. Сайн байна. Танд өдрөө Валентины баярын мэндийг хүргэе. Бид нар ингээд хайртай дотныхоо хүнд мэнд хүргэх юм бололцоо одоо хийж байгаа. Та хайртай байвал мэнд хүргэнэ үү? Нэртэй зориулаад баярын мэнд хүргээд. Давхар бас энэ 2 сарын 29-нд болох төрсүүдийнх нь мэндийг хүргээд. Хайртай шүү гэд хэлмээр байна. За баярлалаа. Баяраа сайн мэндэлээрээ. За сайн байна уу? Сайн байна уу. Гигийн харин Валентины баярын мэнд хүргье. За баярлалаа. За одоо өөрөө ингээд зогсож байгаа болохоор найз охиноо хүлээж байгаа юм уу тий? Тий найз охинтойгоо уулзах гал ингээд зогсож байна. За өнөөдөр тэгээ найз охинтойгоо уулзчаад яаж өнгөрүүлэх гэж байна сайхан өдөр. Ямар ч зэ ингээд тэнгис рүү орж кино үзчихэд тэгээд цааш нь бас боцсон юм байгаа. За. Найз охиндоо бэлэг аваагүй юм. Одоо энэ угаасаа ороод дотор сарнаа мараа зарч ялээ. Тэгвэл гоё сюрприз юм байна тий. За өөр тэгвэл одоо өнөөдөр сайхан Валентины өдөр болж байгаа юм чинь найзуудаа ч юм уу тий аавдаа ч юм уу ах хэснүүдээ ч юм уу мэд хийж болох одоо манай нэвтрүүлгээр хүргэж болно. За ингээ Монголын бүх хосуудаа болон найз охиндоо бүгдээрэнд нь Валентины гигэ Валентины баярын мэнд хүргэе. Тэгээ нэг шүлэг уншиж байгаа. За болно шүү. Бүр гоё юм биш тий шүлэг уншиж. Чиний минь инээд шиг энэ өдөр дурлалын өдөр, чиний минь хайр шиг итгэл шиг энэ өдөр хайрын өдөр чамдаа гигэ Валентины баярын мэндийг хүргэе солонгоо. За баярлалаа. Үнэхээр гоё шүлэг байна. Тэгээд энэ шүлгийшгээ үргэлж бэлгэрч өөдөө бадарч яваарай та хоёрын дурдаа. За энэ дөр чинь ад жаргал сайн сайхан бүхний хөсөөрөө. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн. Гигийн харин Валентины баярын мэнд хүргье. Баярлалаа. За мэдээж энэ тэнгисийн урд байгаа юм чи кино үзэж байгаа энд явж байгаа тийм ээ? За ямар кино үзэж байна? Шулуусын гацл үзэж байгаа. За тэгвэл хайр кино үзэж байгаа юм тий? Тэгээ өнөөдөр тэгээд энэ сайхан өдрийг яаж өнгөрүүлэх чинь? Тэгэл би битгээл юмраар хамтлагыг тэгэл. Мэдээж угаасаа жил ганц хөлж байгаа сайхан байрыг тийм ээ? Сайхан мартахгүй өнгөрүүлэх юм. Тэгээд хэр удаж байгаа асуудыг 4 үе салсаж. Тийм үү. Бас тэгээд бас чамгүй л хугацаа тийм үү? За тэгээд цаашдынх нь одоо ад жаргал сайхан цаас дүн үер хэлтэн бүгдэнд нь ад жаргал сайн сайхан төсөөрэй. Тэгээд би биэндээ одоо ингээд тайраа ижлээд ямар нэгэн үг хэлэх үү одоо. За одоо залуугаас хэлэхгүй тий. Би чамд маш хайртай шүү. Би ч чамдаа хайртай шүү. За тэгвэл сайхан болж байна тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. Сайн. За гигэ Валентины энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За одоо кино үзэж гарч ирсэн юм тийм ээ. Тийм. Ямар кино үзв? Сая юу үзлээ? Шулмын ангаац. Тий, шулмын ангаац. Хүмүүс энэ киног аягүй үзэж явах шиг байна тий. За одоо эндээс одоо киног үзэж одоо хаар үзэж байна. Одоо тэгээд нэг ресторан орно. Тий, хоолнд орно. Тэгээд өнөөдөр энэ сайхан өдрийг яаж өнгөрүүлэе гэж бодож байна. Хин нэгэн дэмжлэгээ төвшүүлэх үү, найз нөхдөд ч юм уу, ах эгчтэй ч юм уу тий. За одоо мэдлэгээ төвшүүлэх гэвэл одоо Монголынхаа бүх хосуудаа тий гэр бүл болсон үерхэж нөхөрлөж байгаа эрэгтэй эмэгтэй бүх хүмүүстээ одоо гигийн Валентины өдрийн баярын мэндийг хүргэе да. За баярлалаа. Тэгээд одоо хажуудаа байгаа их нэртэй найз охиндоо ч юм уу тий. Одоо энэ чин сэтгэлийнхаа сайхан үгийг хэлдэг үү? За хайртай маш их хайртай шүү. Тэгээ бид хоёр танилцаад одоо бараг 5 жил болж байна. Тий. Тэгээ хайртай маш хайртай шүү л гэж хэлээ да үнсээ. За тэгээд манай Монгол
Монголын залуучууд маань энэ хоёр сайхан хос шиг үргэлж дэше бадарч яваарай гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. За. Сайн байна уу? За сайн байна уу? За энэ сайхан өдрийн бэрийн мэндийг хүргье. За хосоод юм уу тий? За өнөөдөр би яаж өнгөрүүлэх гэж байна? Өнөөдөр их сайхан өдөр байгаа шүү дээ. Багжил ганц тохиолддог сайхан баярын өдөр байгаа шүү. Өнөөдөр тэмдэглээ л явж байна. За ингээд маань нэвтрүүлгээр ингээд хандаад бие хэлж чадаагүй хэлхийг хүсвээс өгнүүдээс хэлж одоо энэ боломжийг олж байна. Тэгээд хин нэгэндээ хайртайгаа яаж илэрхийлэх сайн мэдэхгүй байсан бол одоо илэрхийлэх. За зүгээр тайван гэж. хайртай шүү дээ. За хайртай шүү гэж байна. За миний хувьд болохоор зэрэг зүгээр яг ингээд хайртай мартаа гэж бичдэг байсан боловч ерөөсөө нэг амар нүдэн дээр нь тэгээс нэг өөртнийг ингээд яг ингээд хайртай шүү. Тэгээд ингээд юу шүү өмшөө гэж нэг амар тэгэж хэлээд байдгүйсэн л та. Тийм тэгээд өнөөдөр болохоор зэрэг нэг амар баярлуулж чадаагүй. Тэгээд бас үнэхээр хайртай шүү. Тэгээ насан туршдаа тэгээ хамт байхаа амлиал гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээ та хоёрын энэ сайхан хайр үргэлж дэшээ бадарч явах болдог. Тэгээ та хоёрд авч байгаа сайн хүсье. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? За энэ өдрийн энэ сайхан гэгэн Валентины баярын өдрийн мэндийг хүргье. Баярлалаа өөрчлөж гисэн. За баярлалаа. За өнөөдөр ингээд манайх ингээд нэвтрүүлэг оролцож байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт мань хандаад залуучуудаа ч юм уу одоо хайр бүсгүүдээ гоё сэтгэлийнхаа үгийг дамжуул нөө. За тэр тал дээр жоох маруухан та. За яг магадгүй хайртай чамдаа хайртай шүү гэж биш юм уу? Би чамдаа хайртай шүү. Би ч гэсэн хайртай. Тэгээд яах вэ? Тэгээд дуурлуулж исэн бол уучлаарай л гэж хэлээ дөө. За хоёрын минь хайр үргэлж дэшээ бадамдаа асуух бай. Ажигаа сайн хүсье. За баярлалаа. За баярлалаа. Жаргалтай мөч мэрэгжлийн гэрэл зураг дүрс бичлэгийн холбоо төрийн бус байгууллага Портал студийн хамтын бүтээл. Би хайртай хүнтэй Монголын уран сайхны шинэ кино залуусын хайр дурлал шохоохол гэгэн хайр гомдол томирхол хэрхэн төлөвшгийг энэхүү кино харуулах болно. Би хайртай хүнтэй удахгүй дэлгэцнэ. Яа, энэ сайхан гэгэн Валентины баярын өдрийн мэндийг хүргье. За баярлалаа танд ч. За баярлалаа. Тэгээд энэс Монголын залуучуудаа Валентины баярын мэндийг энийг манай нэвтрүүлгээр дэндээ хэлж бодно. Баярлалаа. За монголчуудынхаа октод хүүгүүд гэсэн Валентины баярын мэнд хүргэе. Тэгээд бас юу найз ирээдүйд найз өхнийхээ бас Валентины баярын мэнд хүргэе гэж хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? Хайртай Валентины баярын мэнд хүргэе. Баярлалаа. Ингээд Монголын залуучуудаа хандаад хэлэх үг байна уу? Монголынхаа охсуудад өнөөдөр Валентины баярын мэнд хүргэе гэж хэлээ та. За баярлалаа. Сайн байна уу? Сайн. Хайрт Валентины баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та ингээд маань нэвтрүүлгээ шилээд ингээд найз охиндоо мэдлэгээ өргөнө үү гэдэг юм. Их нэртэй хайртай шүү, бас өртөө хайртай шүү. Тэгээ бас хүүтэй. За баярлалаа. Хайрт алж яваад зү. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна. Гэгэн Валентины баярын өдрийн Баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд манай нэвтрүүлэгт ингээд орж байгаа юм чи сэтгэлээ Валентины тухай сэтгэлээ хуваалцсан уу? Өнөөдөр Валентин өдөр те гэгэн Валентины өдргээд залуучууд чи одоо ер нь аюу өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байж тээ. Одоо Тэнгис сая хичээл зөндөө хүмүүс хосороо гоё кино үзэл гарч байна. Манай монголчуудын хувьд ер нь аюу өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Тэгээ битээр ч гэсэн бас хосороо ингээ үзээд тэмдэглээ явж байна. За тэгээд одоо Монголын залуучууд юу гэж хэлэх вэ? Тэгэл гоё хайртайгаа тэгээд өнөө Валентин өдрөө гоё өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Гоё тэмдэглэж өнгөрүүлээрэй гэж хэлээ. Баярын мэнд хүргэе. Тэгээ баярын мэнд хүргэе. За та хоёрын хайр дурлал өргөжлөшөө баталж асууж болтугай. За баярлалаа. За сайн байна. Сайн байна. За та хоёрт гэгэн Валентины баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тэгээд ингээд манай нэвтрүүлэгт орж байгаа та хоёр ингээд нэг нэгэндээ орчин сэтгэлийнхаа үг хэлээ хэлхий юм. За би өнөөдөр Валентины баярыг тохиолдуулаад хайртай маш их хайртай шүү. Миний найз охин байгаа юм. Маш их хайртай шүү гэж хэлээ.
Танай залуудаа хамтад юу гэж хэлвэ? За бид хоёр ч их одоо юу хэмдэ 10 жилийн найзууд байхгүй бүр нэг ширээний найзууд. Тэгээд одоо ингээд нийлээд сайхан хосод усандаа баяртай байна. Тэгээд үрд мөнгө чамайгаа хайрлах болно гэд. Хайртай шүү. Хайртай шүү гэдээсэ. За ингээд тааштай авч байгаа сайхан бүхнийг монголчуудын ард түмний зүгээс хүсье. За баярлалаа. Жаргалтай мөч, мэрэгжлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн холбоо, төрийн бус байгууллага, Portal Studio хамтын бүтээл. Би хайртай хүнтэй Монголын уран сайхны шинэ кино. Залуусын хайр дурлал, шохоохол, биеийн хайр, гомдол, томирхол, хэрхэн төлөвшгийг энэхүү кино харуулах болно. Би хайртай хүнтэй удахгүй дэлгэцнэ. Бүхэндээ бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнд маш их баярлалаа. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан байхаа гэж бодож байна. Тий, магадгүй та бүхэндээ хин нэгэн хүндээ сэтгэлийн үгээ хэлэх эсвэл хин нэгнийгээ баярлуулъя гэж бодож байгаа бол манай студиудтэй манай жаргалтай мөч нэвтрүүлэгтэй хандаарай. Валентины өдрийг тохиолдуулаад бүх хосуудаа манай студид шинээр гарч байгаа. Би хайртай хүнтэй хэмээх уран сайхны киноны клипийг та бүхэндээ зориулъя. Магадгүй би дахин уучраач билүү маргахгүй хайр сэтгэл хуучраач билүү хизээж үгүй энерчигүй чамаас ойлгохгүй хэлээд өгөөч хиний сэтгэлийг чагнаад өгөөч Зүрхний хитэн сарчиж яасан хурдан өнгөрсөн бэ Зархан хүүхэд байсал бид үдийг хүртэл хамтдаа Олзон янзын дурсаж бүх хүн хуучраш нэгэнтэй дотоо болсон багада итгэдэг байсан хүн ч хурчин дутал болсон Тэр чигээр ясаар байгаа чамтай мөх гэтиг байсан Энэ бүх зүйлээс ганцхан дурсамж үлдсэн гэхдээ Эргэн санахад гэж ирэхгүй бидний найзанд хуурсан Салаад явсан хайр түр буустаа саацаж аралыг Марсуу чамаг хурш мэтлгүй би зөндөө гомдосон байх чамаг бодож шаналдаг харин дуг сонсон сан гэхдээ Зэнэгийн цагт чамтай ханигтай таажил таараа Тэр үед би жаргалтай харин чи ганцаараа Ганцаардал түүнэр харанхын дунд ганцхан хүний мөрөөдөж ганцхан харахын дунд хараасан надад алдсан Тэр л хүнийг би гартууж хадсан надад тэрхтээ мэдэрдэг үнийг Магадгүй тэр дурсамжаа маргааш хүлээн тэр дурлалаа Магадгүй би дахин уучраач билүү маргахгүй хайр сэтгэл хуучраач билүү хизээж үгүй энерчигүй чамаас ойлгохгүй хэлээд өгөөч хиний сэтгэлийг чагнаад өгөөч хинийгүй хэлсэн үгэндээ хэрий болтол гимшиж суугвэ хэлээд өгөөч надад энэ бүхэн яг хизээ дуусах вэ нуруудаан хүйтариулаа новшина энэ бүхэн нүрээс тогтохсон чамайг үргэлж дурсан чамайг гисэн сэтгэл зүгээр дуснаа Чамда гомддог орцсон чи хүүхэд үнсээ салдаг үе санд март хамаагүй хамгийн гол нь жалдаа байвал хамаг бүхнээ чамд зориулж чарлаж чадах хүнтэй байвал ихтэй чамайг мартчих хамаагүй байна хэрэндээ гэрээс гараад гүгээд очмор байна хэрэндээ хэрэгцээ сэтгэл сүнсэд хармаар байна би үнэндээ ихтэй одоо оройд зоочин гэдэг түн Чимэн минийхэд иргэд носч байхдаа бүхнээс илүү чаргалтай Чи миний хийсэн давстай хол бүхнээс илүү надад автай Бас чамтай одоо байвал чаргал бидний дэргэд байх байсан гэтэл одоо хайрт нь хаан байна Мартахгүй чиний дэрэн чигсэн үнрийг ч мартахгүй дур болон мөрлийн амтыг ч мартахгүй гомдод уйлаад гарсан хацыг ч мартахгүй Иргэлтэнээс нь тэрл төрхийг ч мартахгүй тэр дурсамжаа маргааш хүлээн тэр дурлалаа Магадгүй би дахин уучраач билүү маргахгүй хайр сэтгэл хуучраач билүү
чамайг ойлгохгүй хэлээд өгөөч хэний сэтгэлийг чагнаад өгөөч хинийгүй хэлсэн үгэндээ хэрий болтол гимшиж суух вэ хэлээд өгөөч надад энэ бүхэн яг хэзээ дуусах вэ нуруудан хүйтэрглөө новшина энэ бүхэн нэрс тогтохсон чамайг үргэлж дурсан чамайг гисэн сэтгэл зүгээр дуустаа Манай нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.